1986 оны 3 дугаар сарын 31-нд Нью-Йорк хотын Лонг Айлендд Кристин хэмээх охин жирийн нэгэн гэр бүлийн ганц охин болон мэндэлжээ. Түүний аав Чарльз барилга дээр ажилладаг байсан бол ээж Лорийн гэрийн эзэгтэй. Тухайн үед тэдний гэр бүл тэмч боломжтой баян чинэлэг байгаагүй ч энгийн нэгэн гэр бүл аз жаргалаа дүүрэн байсан. Гэвч харамсалтай нь удалгүй гай зовлон тэднийг нөмөрчээ. Кристинийг 2 настай байхад авга ах нь амиа хорлсон байдаг. Удалгүй түүний аав Чарльз барилгын ажлын явцад осолд орж газар дээрээ нас барсан байна. Энэ бүх гай зовлонгийн дараа буюу хэдхэн сарын дотор түүний өвөө болон элен цэмэн мөн нас оржээ. Гэр бүлийн гишүүд нь ар араасаа нас барсан нь бяцхан Кристин болон түүний ээжид хүнд цохилт болов. Охины ээж Лори өөрийн нөхөр, аав, эмээгээ бараг зэрэг алдсан нь түүний сэтгцэд нөлөөлөн нойргүйдэл түргэж, улмаар энэ бүхнээсээ болж эмийн хамааралтай болсон байна. Удалгүй Лори хар тамхины хамааралтай болж түүнийг албадан хар тамхины эмчилгээнд явуулав. Тухайн үед Кристин дөнгөж 7 настай байсан бөгөөд аавынхаа талын өвөө эмээгийнхэн гэрт нүүж очихоос өөр аргагүй болжээ. Өвөө эмээгиндээ тэрээр айх аюулгүй амар тайван байсан ч дахин муу мэдээ дуулав. Кристин эмчлэгдэх боломжгүй халзрах өвчтэй эмээ онцлогдсон байна. Түүний үс өдөр ирэх тусам маш ихээр унах болж түүгээр зогсохгүй нүдний хараанд нь мөн нөлөөлжээ. Кристин охин сүүлдээ хиймэл үс зүүх болж зузаан зэхлэн дээртээ харааны шил зүүдэг болсон нь ангийнхаа хүүхдүүдийн доог тухуу болж түүний гадуурхах, шоолох, хиймэл үсийг нь авч шидэх, зузаан шилтэй хэмээн доогдох зэрэг гадуурхалттай нүүр тулж байлаа. Энэ бүх үйл явдал бяцхан охин сэтгэлийн шарх болж өөртөө итгэх хэтгэлийг нь улам бүр үгүй хийж байв. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр Кристин ахлах сургуульд орсныхаа дараа өөрөөсөө 1 насаар өвч Ричел Тиффани хэмээх онцгой сайхан сэтгэлтэй охидтой танилцжээ. Тэд Кристиний талаар мэдснийхээ дараа түүнд туслахаар шийдэцгээж түүнийг биеийн тамирын дасгал хийлгэж өдөр тутмын нүүр будалд хэрхэн хийхийг заав. Мөн түүний гадаа төрөх хувцалтанд онцгой анхаарч мөн хамгийн алдартай хиймэлүс контакт линз зүүхийг зааж өгсөн байна. Үүнээс гадна уг 2 охин Кристинийг олон нийтийн клубын үйл ажиллагаанд оролцуулж найз нөхөдтэй болгож өгсөн байдаг. Ийхүү цаг хугацаа өнгөрөхөд Кристиний зан чанар ч өөрчлөгдсөн. Аажмаар түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэн үүний үр дүнд түүний амьдрал илүү өнгөлөг мөн гэгээлэг болсон байна. Тэрч бүхэл 2003 онд сургуулийнхаа нийт охидын дунд зохиогдсон тэмцээн төрүүлэн мисс хүртэл болжээ. Энэ бүх зүйлд мэдээж Ричел Тиффани хоёрын ач тус маш их байсан. Гисэн хэдий ч сайхан цаг хугацаа удаан үргэлжилсэнгүй. Кристин 14 настай байхдаа Крис Снайдер хэмээх хүүтэй танилцжээ. 2 жилийн дараа Кристинийг 16 настай байхад тэр хоёр романтик харилцаа тогтоосон байна. Снайдер ямар нэгэн ажил хийдэггүй, үргэлжил болохгүй зүйл холбогдож, хулгайн хэртэл орж байсан төдийгүй хар тамхи хэрэгэлдэг. Снайдер Кристинтэй зөв бус харилцаж үргэж түүний эсрэг доромжлох хандлагатай байсан байна. Тэрч бүхэл ангийнх нь хүүхдүүдийн өмнө түүнийг эвгүй байдалд оруулахын тулд хиймэл үсийг нь зориудаар авч хайсан байдаг. Снайдерын их чарн хэлэхдээ Кристин хэмээх охин гэр бүлийнхнээсээ огт өөр. Тэрээр уурлахаараа галзуу хүн шиг болдог, өөрийгөө хянаж чаддаггүй гэж хэлсэн байна. Мөн Снайдерт доромжлуулах дооглуулсан мэдрэмж нь түүнд таалагддаг байсан бөгөөд маргаан босныхоо дараа тэрээр Снайдераас өөрт нь бүдүүлэг үйлдэл хийхийг гуйдаг байсан хэмээж. Снайдерын гэр бүл Кристинийг хүүгээс нь хол байхыг сануулж байсан байна. Үнэн дээр Кристин Снайдерыг түүний жинхэнэ хайр гэдэгт итгэдэг байсан ба залуутай хамт байхыг үргэлж тулган шаарддаг байж. Харин үүний хажуугаар 2003 оны 7 дугаар сарын 18-ны үдээс хойш Хьюстны цагдаад Clear Lake хотын захад байрлах нэгэн харшид 4 өсвөр насны хүүхэд амиа алдсан тухай мэдээлэл иржээ. Хэргийн газар цагдаа нарыг ирэхэд тухайн үеийн дүр зураг тэднийг цочирдуулав. Хан шал таазгээд бүх зүйл бүхэлдээ цуснд бодогдсон байна. Цагдаагийнхан шуурхаа ажиллаж эдгээр 4 хүний хэн болохыг тогтоов. Буудан дээр байсан цогцос байрны эзэн 18 настай Тиффани байсан бол буудангийн арын болонд байсан цогцос Тиффанигийн 19 настай найз залуу Маркус мөн 21 настай Адалберт нар байлаа. Мөн Тиффанигийн сайн найз Ричел охины ч цогцыг олов. Ричел толгой хэсэг газараа олон удаа цохилсон байдалтай түүний хажууд цуснд бодогдсон гар утас байсан байна. Утсан дээр байгаа дугааруудаас харахад тэрээр цагдаа руу залахыг хүссэн ч дуудлага хийхээс өмнө нас орсон байжээ. Нэмэлт мөрдөн байцаалтын дараа цагдаагийн олон жилийн туршлагаас үзэхэд алуурчин гэмт хэрэг үлдэж байхдаа маш харгас эрсгээ байдлаар тэднийг хөнөөсөн. Мөн тэдгээр хүмүүсийг маш сайн таньдаг, ямар нэгэн байдлаар хамааралтай бөгөөд магадгүй тэднийг үзэн ядагч байх магадлалтай гэсэн таамагт хүрчээ.
Түүнчлэн хэргийн газраас 40 гаруй буудаагүй сум олсон байна. Эдгээр сумнуудаас харахад алуурчин 2 гар буй ашигласан байж болзошгүйг нотолсон. Нэгэн зэрэг 4 хүний амийг хөнөөсөн нь цагдаа нарт орхайж 2 алуурчин байсан гэж таамаглаж байна. Ричлийн нас барсан байршлаас харахад тэр хаалга онгойлгохоор явж байсан ба алуурчин хаалга нэгтгэхэд шууд аллах үйлдсэн байх магадлалтай байв. Гэсэн ч эдгээрээс гадна цагдаад өөр хэргийн сэжвэр олдсонгүй. Ямар ч байсан цагдаа нар Тиффани болон бусад хүмүүсийн хоорондын харилцааг шалгаж эхлэх хэрэгтэй болсон байна. Алагдсан Ричел Тиффани хоёр нэг ангийнхан. Энэ хоёр охин Кристинд маш их тусалж байсныг дээр өгүүлсэн. Тэд 5 дугаар сард ахлах сургуулиа төгссөн бөгөөд сургуультай маш их алдартай, нийгмийн харилцаа харьцангуй энгийн байж. Мөн алагдсан Тиффанигийн найз залуу Маркусын үеэл Адальберт нар хоёулаа Харт аймагт зардаг тул нийгэмд эзлэх байр суурь нь төвөгтэй байсан байна. Цагдаагийнхан энэ алхахыг тэднээс болсон байх гэж үзэж Харт аймагны 8-аатай ихээхэн холбоотой байж магадгүй гэсэн таамаглалт хүрчээ. Үүний зэрэгцээ хохирогчдын ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад мөрдөн байцаалтанд идэвхтэй тусалсан байна. Тэд гинт хэрэг гарсан байшингийн ойролцоо эргэлдэж гэрч олох гэж хичээн сэжүүр өгсөн хүнд $100,000 урамшуулал хүртэлгөөг нь хэмээсэн байна. Тухайн үеийн хөршин тэдэнд маш чухал мэдээлэл өгөв. Гинт хэрэг гарсан өдөр эрэгтэй эмэгтэй хоёр хүн машинтайгаа тэдний байрны зүг явж байхыг харсан ч тэд машинаа зогсоолт бус байрлахын арын хэсэгт байрлуулсан нь хачиргалтай санагдсан гэж хөршин хэлв. Хөршин уг хоёр хүний талаар ярихдаа эмэгтэй нь толгой болон нүрээ хард аавуугаар ороосон түүний нүдэн л харагдаж байсан гэж. Хьюстны цагдаагийн газарт 1200 гаруй гэмт хэрэгтний дуураймал хар зураг байсан бөгөөд хөршийн тайлбар дээр үндэслэн сэжигтний төрх бүхий аман зургийг зурв. Ингээд телевизийн нэвтрүүлэг болон гадаа сурчлагын самбар тараах хуудсуудыг ашигласан байна. Гэлээч ахиц дэвшил гарсангүй. Нүд ирэмхийн зур 2 жил гаруй хугацаа өнгөрч 10 хоногийн дараа гэхэд энэ хэрэг болсноос хойш 3 жил болох гэж байж. Гэтэл яг энэ үед буюу 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр цагдаад өөрийгөө Харт аймагт татах төвийн өвчтөн гэж нэрээ нуцалсан хүнээс дуудлага иржээ. Энэ хэргийн алуурчид бол Кристин болон түүний найз залуу гэсэн байна. Уг дуудлага хийсэн хүнд Кристин өөрөө аллахын төвхөө хийсэн гэж мэдүүлжээ. Хьюстны цагдаа нар нэрэн даруй мөрдөн шалгалт явуулж алуурчт нь Кристин болон Снайдер хоёр болохыг тогтоосон байна. Тэд 2003 онд алга үйлснэхээ дараа зугтсан бөгөөд Кристин ч Снайдерийн нөлөөнд автан Харт аймагт донтсон байж. 2 жилийн дараа буюу 2005 онд Снайдер хулгайн хэрэгээр баривчлагдж Кентакигийн шоронд хоригдсон байж. Энэ үед Кристин Харт аймагт донтсны улмаас албадан эмнэлэгт хүргэдэв. Тус төв тэрээр Жастин хэмээх хүүтэй танилцсан байна. Тэд адилхан Харт аймагт дуртай байсан тул хурдан ойлголцож улмаар харилцаа тогтоосон. Тус төвөөс гараад тэр хоёр шуудал хурмаа хийсэн аж. Кристин 18 настай байхдаа эцгийнхээ үхлийн даатгалын төлбөр болох $360,000 төлбөрийг авах байж. Энэ мөнгө нь итгэлцлийн санд нь хадгалагдж байсан бөгөөд Кристинийг насанд хүрсний дараа нь өгөх журамтай. Кристин Жастинтай гэрээснийхээ дараа тэр мөнгөөрөө жижиг байр худалдаж авснаар тэр хоёр шинэ амьдралаа эхлүүлжээ. Гэхдээ энэ сайхан амьдрал удаан үргэлжлээгүй. Нэгэн өдөр залуу хосууд гэртээ зурагт үзэж байтал Ричел Тиффани хоёрын аллахын талаар гарч байж. Кристин зурагтаар цагдаа нарын зурсан аман зургийг хараад айн сандарч эхэлсэн байна. Тэрээр 3 жилийн өмнө үлдсэн хэргийнхээ талаар нөхөртөө хэлэхээр шийджээ. Кристин хэлэхдээ 2003 оны 7 дугаар сарын 18-ны үдээс хойш Снайдер түүнийг Тиффанигийн гэрт очиж мөнгө Харт аймаг хулгайлахыг хүссэн. Хаалгаар орохын өмнө Снайдер түүнд санаа номгүй зүйл хэлсэн нь хэрвээ тэд ямар нэгэн эсэргүүцэх үйлдэл гаргавал шууд бууд гэж зөвлөжээ. Түүнийг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө хаалга онгойж Снайдер тэр даруй Маркус руу бууджээ. Үүний дараа охины гарт буувч Кристин тухайн үед баламгдан айд сандарсандаа хэд хэдэн удаа гал нээсэн гэж. Дараа нь тэд хэргийн газрыг орхин явсан боловч тэд маш их айсан. Хэрвээ хэн нэгэн амьд үлдсэн бол тэд гарцаагүй баригдах байсан тул хэрэг үлдсэн байрандаа эргэн очижээ. Тэр үед Рэчелийг шалан дээр мөлхөж байхыг харахад тэр гар утсаа ашиглан цагдаа дутахыг завдаж байсан тул гар бууга гаргаж ирээд Рэчелийн толгойн ар хэсэг лүү хүчтэй зогсон байна. Балмад хосууд энэ хэргийг дуусгаад шууд зогтсон. Кристинийг бүх хэрэгээ ярьж дууссаны дараа Жастин зочролд орж дараа нь баг зэрэг уртаа бүр зэвүүцэлд автсан байна. Гэсэн ч тэр Кристинд маш их хайртай байсан тул эцэст нь түүнийг уучлахаар шийдсэн. Ингээд Жастин бүр хол зугтахын тулд Кристинийг авч явахаар шийдсэн байдаг. Дараа нь тэд Сан Антонио руу зугтаж тэндээсээ аслагдсан зочид буудлуулж тэнд 7 сар гаруй амьдарч. Энэ хугацаанд Кристин өрөөнөөсөө бараг гардаггүй байсан.
Зочид буудлын ажилчдыг өрөө цэвэрлүүлэхийг ч зөвшөөрдөггүй байсан. Харин Жастин хаяа хоол хүнс им худалдаж авахар гардаг байв. Хожим Жастин эндэл байхдаа Кристинийг илчилж цагдаа дуудлага өгсөн байдаг. Дуудлага хүлээн авсны дараа цагдаа нар Кристиний банкны картаар дамжуулан түүний байршлыг ажиглалтандаа авчээ. 2 хоногийн дараа Кристинийг зочид буудлын өрөөнд хар тамхи хэрэглэж байх үед нь дайчлан баривчилсан байна. Тэдний өрөө яг л аллахын газар шиг харагдаж байв. Ханан цусны толбоор дүүрэн энэ тэнд эмх замбараагүй байдалтай төдийгүй хаа сайгүй цустай бөөлжис хэдэн зуун тариур хар тамхиар дүүрэн байж. Ийм орчинд Кристин болон Жастинаар 8 сар байсан нь цагдаа нарыг гайхшруулсан юм. Үүний зэрэгцээ Кентаки мужийн цагдаа нар Снайдерийн гэрт нэгжлэг хийж, Рэйчел болон бусдыг хөнөөхөд ашигласан 2 гар бууг аавынх нь унтлахын өрөөний сейфнээс олжээ. Үүнийг мэдсэн Снайдер саяхан суллагдаад байсан ч нэг шил хийжүүлсэн ундаан дээр ийм хийчүүн улмаар ойлуу орж амиа хорсон. Цагдаа нар түүний цогцыг удалгүй олсон байна. Снайдер байхгүй болсон нь хамаагүй эцэст нь Кристин гол буруутнаар татагдан шүүхүрэл дээр өөрийн хийсэн гэмт хэрэгээ үгүйсгэж аль хэдийн нас орсон Снайдер руу чигсэн байна. Тэрээр мэдүүлэхдээ Снайдер тухайн 4 хүнийг бүгднийг алсан гэж мэдэгдээд би зүгээр л тухайн үед хамт байсан гэж. Гэсэн хэдий ч эцсийн дүндээ хэргийн газрын нөхцөл байдал Жастины мэдүүлэг болон бусад нотох баримтуудыг нэгтгэн шүүгч түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутгав. 2008 оны 9-р сард Кристинийг хүн амны хэрэгээр 4 удаа шийдэх гэнтэр. Гэвч хэрэг гарах үед Кристин насанд хүрээгүй байсан нь түүнд цаазын ял оноох ямар ч боломжгүй болгосон тул бүх насаар нь хорих ялаар шийдэгжээ. Мөн 40 жилийн турш өршөөлөөр суллагдах боломжгүй болгосон байна. Үүний дараа түүнийг Техас муждах Гейтсвилл эмэгтэйчүүдийн хорих ангид шилжүүлжээ. Хэрэг анх гарснаас 3 жилийн дараа энэ хэрэг эцэслэн шийдэгдэн алуурчид тодорхой болоход цагдаа нар хохирогч Тиффани болон Рэйчлийн гэр бүлийнхэнд алуурчид нь Кристин гэж хэлэхэд тэдний анхны хариу үйлдэл нь үл итгэсэн байдалтай байлаа. Ахлах сургуульд байхдаа Кристин болон Тиффани Рэйчел нар маш сайн найзууд байсан. Тиффанигийн хитвчэнд Кристинтэй хамт авахсан зураг хүртэл байдаг байсан. Гэтэл яагаад энэ боломжтой гэж юу хэмээн халагилцаан итгэж чадахгүй байлаа. Цагдаа нар тухайн үедээ сэдлийн талаар 2 таамаг дэвшүүлсэн байдаг. Нэг талаас Кристиний өнгөрсөн үе маш өрөвдөлтэй байсан бөгөөд гадаад төрөх байдал болон бусад шалтгааны улмаас сурагчдын хотхонд олон удаа дээрлэхүүлж байсан. Рэйчел Тиффани 2 түүнд тусалсан. Тэд түүнийг өрөвдөж найзалсан. Хамгийн гол нь Рэйчел Тиффани 2 Кристинээс илүү аз жаргалтай гэр бүлтэй байсан төдийгүй үзэсгэлэнтэй төрхтэй. Мөн сургууль дээрээ маш алдартай байсан нь Кристиний атархлыг төрүүлдэг байсан байж бодсошгүй гэв. Энэхүү хүчтэй атархал эцэстээ үзэн ядалт болон хувирч Рэйчел Тиффани 2-ыг хөнөөхөд хүрсэн гэж дүгнэв. Нөгөө төгөөр хар тамхи булгалах зэлдээ хөдлөгдөн хүн амны хэрэг үйлдсэн. Тиффанигийн найз залуу Маркус нь Тиффанигийн гэрт ангийнхандаа хар тамхи зардаг байсан. Тиймдээч Тиффанигийн гэр хар тамхи зөөвлөх оромж байсан байна. Кристин Снайдер 2 удаан хугацааны турш тэрийг нь мэддэг байсан бөгөөд Снайдер үн төлбөргүйгээр хар тамхи авахыг хүссэн тул найз охиноо ашиглан найзуудыг нь хөнөөлгсөн байх гэсэн 2 таамгийг дэвшүүлжээ.